Манай дэлхий урд өмнөхөөсөө илүү хурдцтай хөгжиж байна. Бидний амьдралыг гэрэлтүүлэх эрчим хүчнээс эхлээд халаасанд багтах ухаалаг технологид хүртэл инновац оршиж хөгжлийн зүрхний цохилт болж байна. Гэвч инновац бидний амьдралд бодит өөрчлөлт авчрахын тулд суурь хэрэгтэй. Тэр бол итгэлцэл юм. Итгэмжлэл бол бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээ нь аюулгүй, найдвартай болохыг хараат бусаар хангадаг. Өнөөдөр бид шинэ эринд шилжиж байна. 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн IAF болон ILAC байгууллагууд нэгдэж дэлхийн хэмжээнд нэг дуу хоолой бүхий Global Accreditation Corporation Incorporated буюу Global ACI байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Итгэмжлэл нь зөвхөн өнөөдрөөр ажиллаа зогсохгүй, ирээдүйд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж тогтвортой хөгжил рүү чиглүүлдэг. Итгэмжлэл нь байгаль дээлтэй тогтвортой хөгжлийн талаарх мэдээллийг гаргаж, бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд байгаль орчинд аюулгүй эсхийг нотолдог. Ингэж бид урт удаан орших дэлхийн ертөнцийг бий болгодог. Зохицуулагч байгууллагуудын хувьд энэ нь аюулгүй байдлыг хангахад илүү хялбар, бизнес эрхлэгчдэд дэлхийн зах зээлд нэвтрэх нэгэн гарц юм. Харин олон нийтийн хувьд итгэлцэл бол амар амгалан байдлыг бий болгодог. Эмнэлгийн шинжилгээний үр дүн эсвэл барилга байгууламжийн аюулгүй байдлын тайлан гээд бидний өдөр тутмын амьдралд чанар, итгэлийг холбож байдаг үл үзэгдэх холбоос нь Global ACI байгууллага юм. Дэлхийн итгэмжлэлийн өдрийг хамтдаа тэмдэглэж Global ACI хүн бүрт илүү аюулгүй, тогтвортой ирээдүйг хэрхэн бий болгож байгааг хамтдаа тань мэдцгээе. Global ACI илүү сайн дэлхийн төлөөх дэлхийн итгэлцэл.